Энэ задгаа талбайгаа маш сайн ашиглах хэрэгтэй байна. Иргэддээ бас таниулах хэрэгтэй байна. Хоёрт нь дараагийн хийгдэж байгаа бүтээн байгуулалтууд дээр бас хөрөнгө оруулалтын үр ашгийг бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Маш сайн хяналттай байх хэрэгтэй. Би бол энд өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн энэ сайхан бүтээн байгуулалтыг бас зарим хүмүүс мэдэхгүй байна шүү. Зарим хороод мэдэхгүй байна. Тийм учраас бол энэ дээр яг нийтэд хандсан арга хэмжээнүүдээ бол би та бүгдийг бол сайн зохион байгуулахыг бол хүсэж байгаа. Манай спорт хорон дарга нийслэлийн хэмжээнд бас бүхий л болцоогоо ашиглах хэрэгтэй шүү дээ. Заавал ийм талбай энэ жил бас хэд баригдлаа шүү дээ. Яг тухайн орчин нөхцөлтөд таарсан. Жишээлбэл элийн цэргийн удирдах газрын хажуудлын талбай бид нар маш сайхан талбай хүлээж авсан. Яг энэ иргэдтэй зориулагдаж үйл ажиллагаагаа явах хэрэгтэй. За дээр нь тогтчлтын ажлууд байна. Сая бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд байна. Энд гэхэд сая таны танилцуулгаас 47 мянган мод таригдчихэж шүү дээ. Ард иргэдээ бас уриалах хэрэгтэй. Компаниудаа уриалах хэрэгтэй. Энэ хайрхнаа бид нар хамгаалаад энэ орчноо бүрдүүлчихвэл бид нар аял зугаалдаг, амардаг, спортоор хичээлдэг ийм чиглэл рүү нийтийн яг өмч хэлбэрээр нь маш сайн зохион байгуулвал бид нар энийг эргээд хамгаалах, байгаль орчноо хамгаалах энэ чиглэл рүү нэлээд сайн зүйл болж байна. Энд бол би сая спорт хорон дарга олон улсын тэмцээн хүртэл хүлээж авах тийм ээ. Тийм учраас энэ ковид хязээ нэгэн цагт гайгүй болно, вакцинтай болно, нэмчилгээтэй болно. Олон улсын тэмцээнүүдэд бид нар нүүр бардам хүлээж авах ийм сайхан талбайнуудтай болж байна. Тэгээ сая би өксөж гарч ирж ихтэй л хэлж штэ. Хоорондоо ярьж явлаа. Олон улсын тэмцээн хүлээж авах, Азийн хэмжээ, дэлхийн хэмжээний ямар тэмцээнүүдээ хүлээж авч болох. Нөгөө эргээд солонгорсон эдийн засагтай болохын тулд энэ аялал жуулч спортоор дамжуулж бид нар эдийн засгаа бас хөгжүүлэх юм зорилго тавьсан байгаа шүү дээ. Цар тахлын хүрээнд бол тодорхой хугацаанд бид нар энэ хөлөөрөө хөлийн хорой тавигдтал бол бид нар дотооддоо яг иргэддээ зориулж зохион байгуулах хэрэгтэй. За бидний зорж бодож байгаа юм бол энэ том байгууламжаа жилийн 4 удиралд үйл ажиллагаа явуулдаг болох. Цаашдаа түрүүний таны хэлдэгчлэн аялал жуулчлалыг дагсан нэг том бүтээгдэхүүн болгох руу нэлээд анхаарч ажиллана. Тэгээд зөвхөн спортын доон дээр соёл урлагийн тэр задгаа театр тэр цаана гэрэлтэй дарагдаж байна. Тэр задгаа театр дээр театрыг дагуулдаг бид соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Замун өвлийн цааны замуудыг зохион байгуулах. Хүүхд багчууд амардаг жижиг бичил сэрлэг байгууламжуудыг байгуулах чиглэлээр ажиллана. Түүнээс гадна тэр Чингэлтэй хайрхан харж уулын оройгоо бид нар явдаг энэ явгаа аялын замын хөтлөсөн дотроо багтааж төлөвлөж байгаа. Маш мундаг хүсэлтэй. Цуурайдах биш. Бэлтгэл үүрэг
нэлээд олон спортын загсбор одоо энэ байгууламжтай